Ингээд ихний мэдээ гурил олон гурилан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор засгийн газраас хаврын тариалалд намрын ургац хураалтын зарлыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж байна. За энэ хүрээнд тариаланчдад 1 литр түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлсэн юм. Гэвч зарим аж ахуйн нэгж хямд түлш нийлүүлэх дэмжлэгийн хүрээнд амлалттай хүрэхгүй, харин үн өсхийг хүлээн дизель түлш нөөцөж байна гэх гомдол гарчээ. Үүнийг хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэр яамч өгөөсгсөнгүй. Компаниудын ажлыг эргээд дүгнэнэ гэж мэдгдлээ. За хаврын тариалтыг зардал багтаа даван гарахын тулд дизель түлшийг 1 литрийг нь 3400 төгрөгөөр олж эхэлж байгаа юм байна. Гэхдээ 4-р сарын 15-наас хойш хямд үнэтэй дизель түлш нийлүүлэхгүй гэлээ. За нөгөөтэйгүр тариаланчдад хямд үнэтэй түлш нийлүүлнэ гэсэн амлалтаа зарим шатхуун импортогч компаниуд биелүүлэхгүй байгаа юм байна. За нийтдээ 20 гаруй компани хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамтай цам жижиг байгуулсан ч 13 компани л тариаланчдад хямд үнэтэй түлшийг нийлүүлжээ. Дизель түлш. Тэгээд тодорхой тариалан эрхлэгчдэд дизель түлшийг бол хямдралтай дараапаар одоо хямдралтаач байх тий. Одоо боломжийн нөөцсөн хэмжээнийхээ боломжит үнээрээ олгож байгаа юм байна гэж ойлголоо. Та хямдралтай гэжтэй гэж байна. Энэ бол хямдралтай үн. 3400-аар нийлүүлж байгаа энэ цаг үед бол яг зах зээл дээр 4000 гаруй одоо төгрөгийн үнэтэй байх үеэс эхлээд энийг нөөцлөж байгаа гэсэн. Хэн нь одоо ярьсандаа хэн нь одоо багасгаж хэн нь зүгээр амсуулах төдий яваад байгаа вэ гэдэг дээр бол бид бас эргээд ярих цаг гарах байхаа. Баруун аймагуд тодорхой хэмжээнд импортын татвар тэглүүлдэг аль дээр энэ нөхцөл байдал одоо энэ хавраас эсвэл намраас ч юм уу ахаад үргэлжлэх болов. Бусад аймагуд маань яах вэ? Үнийн хувьд өсөөд ирэх юм бол бид нэр татварын зохицуулалт хүртэл хийх одоо зайлшгүй шаардлага одоо урган гарахыг үгүйсэхгүй гэсэн байдлаар бэлтгэл бэлэн байдлыг бас хангаж ингэж ажиллаж байгаа гэдэг. За иймээс ч амлалтандаа хүрэхгүй байгаа компаниудын ажлыг дүүнэх цаг ирнэ гэдгийг салбарын сайд хатуухан хэллээ. Мөн ирэх намрын тариа хураалтын үед шатхууны дэмжлэгийг үзүүлэх юм байна. Иймээс ч газар тариалангийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд төр цаашдад шатхуун импортогч компаниудтай хамтран ажиллах шаардлага ирнэ гэдгийг сануулад авлаа. За мөн хаврын тариалтын араас ургацын болц гүйцэх хүртэл үүлэнд зориудаар нөлөөлөх замаар тариалангийн бүс нутгуудад бороо оруулахад 350 сая төгрөгийг нэмэлтээр тусгажээ. Гангаас нилээдгүй нөлөөлсөн. Жишээ нь одоо Монгол улсын төмсний хэрэгцээний 60% хангаж байгаа Төв аймгийн Жаргалант сум гэхэд өөрөө өнөөдөр төмсний үрний асуудалд орцсон гэх жишээд. Тийм учраас энэ тариаланчдад үүсэд байдаг энэ хүн зовлон давахын тулд бид бүхэн энэ одоо байгаль цаг уурын одоо хүний хүчин зүйл одоо нөлөөлөх оролдлого бол одоо энэ нөгөө пуужин гэж ярьдаг үүлэн зориудаар нөлөөлөх энэ арга хэмжээнд зориулаад сайдын багцаас нь 350 сая төгрөгөөр одоо худалдаа авалцуу зарлаж байгаа. Энийг аваад бид нар байгаль орчин энэ цаг уурынхын төлөөлөгч өгөөд яг газар тариалан зориулж одоо энэ асуудлыг одоо хэрэглэнэ. За Улаанбаатарын тариаланчдад 170 тэрбум, Төмс хүнсний ногооны тариаланчдад 60 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээлийг олгохоор болсон. Үүний зэрэгцээ Монгол улс ган гачиг болоод ургамлын өвчний улмаас тариалах төмсний үргүү болсон учраас Орос улбаны улсаас 50000 тонн төмсийг авч байгаа юм байна.